хүнийг ер нь нөгөө ингэж татна гэдэг бас юу юм бэлээ л дээ. Charisma яг нөгөө та хүнийг татах чадвар. Тэр charisma байх хэрэгтэй юм шиг. Надаа ерөөсөө байдгүй байхгүй тэр хамгийн түрүүнд ингээл ажлын ярилцлаган дээр ингээл орж ирэхэд л дээ. За ингээд ажлын ярилцлагын чинь нэг заван хөлбөр байгаа шүү дээ. Яри гэдэг. За бид нэр иргэн холбогдно ирсэн баярлаа. Тэгээ зөндөө юм асууж байгаа хамгийн сүүлд нь тэгэж хэлдэг. Хамгийн тэр хог юм. Намайг бол яг тэгдэг. За сайн байна уу суу. Нэр хэм блэ? Амаржин. За иргэн холбогдно баярлаа. За яг нэр гайгүй жоохон би царай зүсний асуудалтай байна. Жоохон царай зүс таарах хүн гэдгийг мэдж байгаа л. Би яг жоохон хөдөлж явахгүй нэг доор ингээд тогтчих юм бол ийм царайтай юм ингээ хараад чинь байна. Тэгээ жоохон ингэж яваад. Ингэж ярьж байна. Шүн дундын яриа шиг. Тэг жоохон ингэж тэгэд ерөөсөө юу ахгүй одоо манай эхнэр мехнэр бол ерөөсөө надад бол гоё зүг мэддэг байхгүй юу? Бүр үнэхээр тасах. Тэгээ манай эхнэрт ингээл анх намайг ингээл найз майзуудтайгаа ингээл анх танилцуулангууд ингээл найзууд манай эхнэр л амар өрөвдөж хардаг байсан. Сайхан сэтгэлтэй залуу бах та. Тэгэл бас хагасааны шоу моо гоё те ус мүсээ засуулаад гарын мари гэж бодоо. Тэгээ ус мүсээ засуулсан чи зүгээр үсчихийгч тэгж байгаа юм чинь. Зөө. Эрэхтэй хүний гутлан сайхан байвал болоо те. Хайр ингээд энэ манай хүн зүгээр өө сайхан хувь тавилантайгаа эвлэрсэн байж. Хайр нь гутлын цэвэрлээд өгнө. Цагаасараас өөхтөө болсон гэж хамаат нэг ч амар найдаж асууж байлаа шүү дээ. Ээжигээ дүрээсэн байх юм минийгөө. Үгүй нэр манай ихнэр тасаргаа ухаан харах уу. Манайхан бол намайг л тэгсэн л дээ чи ер нь үзэгчтэй бол сайн танигдаатахтай үзэгчин чинь чамайг таньж ах юм бол юу хүлээхээ мэдчихэж байгаа. Тэгээ сайн танигдаатах л гэсэн. Тэгэхээр намайг тань гэж байна. Мэдгүй би одоо хүн танигдчих үзээгүй юм. Яаж танигдах ёстой вэ? Тэгээ сая яг ярьсан шиг миний хувьд энэ бол яг ингээд юм ажлын ярилцлага шиг л байгаа байхгүй юу? Ер нь намайг чамайг ер нь хараатах юм. Би тэгээ та айгуу тийм гуйлах шиг гуйж байгаа шүү заа амар өлнүүдээр. Тэгээ ер нь чамайг ер нь хараатах хэр байна? Ер нь хийтэй байна уу? Яаж хийж ийн гэдэг. Ер нь ажлын ярилцлага юм шиг л. Би тэ өөрөө бол үнэхээр ажлын ярилцлаган дээр бол үнэн бүтэхгүй байхгүй. Гэтэ би гайгүй юм шиг байгаа маа. Зүгээр хүмүүс л амар бэлтгэлтэй орж ирд юм билээ. Ажлын та нар тэрийг одоо хүний нөөц мөцийн чиглэлээр ажилладаг юм уу? Манай найзсан сууж. Үгүй ингээд ажлын ярилцлаганд биш үү? Хүмүүс бүр ингээд улаан цаг хот баг хийзаа шүнжэнгөө шоудчаа зүгээр ингээд шаал өөр хүн орж ирж байгаа байхгүй. Төлөөлөгчөө явуулж байгаа байхгүй те өөрөө биш. Тэнгүүтэл ингээд зүгээр амар худ юм ярина. Намайг сэргүүлэг биш миний мөрөөдөл сэрээдэг. Тэр мэрийг сурах хэрэгтэй байсан юм байл шүү дээ. Сул тал юу гэлдэгс альва зүйлийг хэд төгс хийх гэдэг. Чөлөө цагаараа юу гэдэг вэ? Хобби гэлдэгс улсаа хөгжүүлэх. Тэгээд надад компаниуд айгүй сони юм асууд юм аа өөрсдөө би тэгээд хариулж чаддгүй маа юусэн гэдэг. Амарчаа чамайг ажилд авах ганц шалтгаан хэлээч. Танах чинь ажлын зар тавьсан байсан шүү дээ. Тэр чинь нэг шалтгаан биш юм уу? Эрдэнэт хивсний маркетингийн менежер гэсэн мессенжер тийм зар амар төгс хариулт хүсээд байгаа байхгүй. Би одоо тэрэнд одоо юу гэж хариулах юм бэ? Би хүүхэд ухасаал хивс рекламдахыг мөрөөддөг байсан.